Хэрхэн бол маань татамаарал намайг заяа гэдэг тун удахгүй манаас соог нэг жилийнхаа тэмдэглэж байгаа бөгөөд үүн зориулсан манай баг хамт олон бичлэг болгон дээр giveaway зарлаж байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр та бүхэндээ Google-ийн нэг жилийн subscription base буюу basic болон standard-ийн жилийн эрхийг та бүхэндээ хожих боломжийг олгож байгаа. Энэхүү giveaway та бүхэн оролцохын тулд яг энэ бичлэгийг өөрийнхөө аль ч social платформ дээр хамаагүй public буюу олон нийтэд харах тохиргоог та бүхэн тохируулаад тэгээ тэрийгэ share хийгээд хуваалцаарай. Тэгсэн share хийсэн зүйл дээрээ та бүхэн 3 найзаагаа mention хийгээд тэний сүүлийн хийх ёстой зүйл гэх юм бол манай YouTube сувгийг subscribe дарсан байх хэрэгтэй. Тэгээ та бүхний өргөнөөр оролцоорой гэж хүсмээр байна. Тэгээ бүх хацтнуудаа бид нар нэг жилийнхаа бичлэгийн дараагийн 7 хоногт нь зарлаад бүх хүмүүстээ бид нар giveaway хүссэн subscription-уудыг нь өгөө явах байгаа гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн манай бичлэг бол маш онцлог учрна гэх юм бол сургуулийн шинэ жилд зориулаад сургууль хүмүүжүүлэгч болон суурагч, оюутан, шинээр ажилд орж байгаа хүмүүстэй зориулаад бас олон хүмүүсийн хүсэлтийн дагуу Google Slide-ыг бол та бүхэндээ 2 хэсэг болгон хувааж хүргэж байгаа учрын гэх юм бол энэ дундаа 21 tips and trick та бүхэнд тайлбарлах бөгөөд энийг бүр дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа болохоор маш урт болж байгаа болохоор манай баг хамтлан 2 хэсэг хуваая гэж бол шийдсэн байгаа. Тэгээ та бүхэн өнөөдрийн үзэж байгаа хэсэг бол part 1. Тэгээ энэ дээр 10 tips and trick та бүхэнд ирэх бөгөөд энэ үүнтэй холбоотой асуух асуултууд битүү сугийн дор та бүхэн асуугаарай. Тэгээд Google Slide маань Google-ийн бүтээгдэхүүн PowerPoint-тай маш адилхан. Тэгээ PowerPoint-ыг бодох юм бол ашиглах хамаагүй энгийн байдаг. Тэгээд бас илүү их олон сүүлийн үед сургуулиуд бол Google Slide-ыг бол ашиглаж байгаа болохоор өнөөдөр та бүхэндээс ихэнх хүмүүсийн мэддэггүй. Гэхдээ мэдэхэд бас илүүдгүй гэсэн tips and trick-уудыг та бүхэндээ хүргэж байгааг би бол хэлмээр байна. Тэгээд манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Тэгээд giveaway-дээ та бүхэн өргөнөөр оролцоорой гэж уриалмаар байна. Ингээд хэдэл хамтаа дэмэрэг орцгаая. Слайдыг та бүхэн орохын тулд өөрсдийнхөө Google аккаунт руугаа та бүхэн ороод дээд талын 9 энэхүү дөрвөлжин дээр та бүхэн дараад энэ нундаасаа Google-ийн бүх аппликейшн та бүхэнд харагдж байгаа. Эндээс слайд гэдгийг та бүхэн дарж нэгдүгээр алхмаар орж олно. Аль эсвэл шууд slides.new гэдгийг та бүхэн дараад slides маань та бүхэнд нэгдэх боломжтой байгаа. Tips and trick 2 та бүхний дэлгэцэн дээр харж байгаа энэ өнгө үзэмжтэй слайдыг та бүхэн үнэгүй татаж авах боломжтой байдаг байгаа. Инхийн тулд та бүхэн slides.go гэсэн энэхүү вебсайт руу ороод та өөрийнхөө имэйлээр орсноороо 10 presentation буюу энэхүү слайдуудыг та бүхэн өөрсдөө хүснээрээ бол өнгө үзэмжээр нь сонгоод татаж авах боломжтой. Төлбөр төлснөөрөө лимитгүй татах боломжийг та бүхэнд олгож идэг байгаа. Tips and trick 3 хэрхэн яаж зураг Google Slide дээр оруулдаг вэ? Та бүхний харж байгаа зургийг 2 өөр янзаар та бүхэн оруулж болно. Хамгийн ихнийх нь баруун гоор доод талд байгаа энэхүү Explore гэдэг хэсгээр та бүхэн дараад жишээлбэл энэ дэр хэдүүлээ хамтдаа хайлтан дээр нь дараад Minecraft гэд хай. Вебсайтны доод талд Minecraft-тай холбоотой бүхэл вебсайтууд байхаас гадна Images гэдэг дээр та бүхэн дээр зургууд гарч ирнэ. Эдгээр зураг дундаас та бүхэн энэхүү нэмэлт орчлорыг дарснаар зураг маань энд шууд орж ирэх байгаа. Хоёр дахь та бүхэн зураг оруулж болдог сонголт гэх юм бол дээд талын Insert гэдэг хэсэг рүү та бүхэн ороод Image гэдэг дээр та бүхэн ороод эдгээр сонголтуудыг та бүхэн хийж болно. Эхнийх нь компьютероос, хоёр дахь нь саяны Explorer-тай адилхан веб хэлбэрээр та бүхэн хайж болно. Өөрийн Google Drive, Photos, аль эсвэл URL камер ашиглан зураг авах боломжийг та бүхэнд өгч өгдөг байгаа. Tips and trick 4 дахь хэрхэн оруулсан зураг та бүхэн өөрсдөө хүснээрээ дүрсэнд оруулдаг талаар та бүхэнд харуулъя. Хамгийн түрүүнд та бүхэн өөрсдөө оруулсан зургийг идэвхжүүлээд дээд талын crops гэсэн энэхүү хэсгээр та бүхэн дарна. Энд дээр дарсны дараад нь shapes гэдэг энэхүү хэсгээр та бүхэн аль нь сонгох боломжтой. За жишээлбэл хэдүүлээ бөөрөнхий болгочингууд энэ маань бөөрхий хэлбэрээр өөрчлөгдөд 5 дахь tips and trick хэрхэн та бүхэн эзэн дээр харагдаж байна. Энэхүү текст маань цэнхэр хүснэгтээ цаг гараа явчихсан байгаа. Энэ зүйлийг хэрхэн яаж та хүснэгт нь дотроо байлгах аль эсвэл бичснийхаа хэмжээсээ тааруулж энэхүү цэнхэр хүснэгтээ томруулж олдог вэ гэхээр яг хажуу зүүн гарталтайгаа энэхүү хэсгээр та бүхэн дараад танд 3 сонголт гарч ирнэ. Resize shape
to fit text гэдээ дарах юм бол энэ маань хүснэг дотроо багтаад ингээ ороод ирж байгаа гэдгийг та бүхэн харж байна. Энэ зүйлийг та бүхэн текст болгон дээр өөрчлөх боломжтой ч энэ маань маш их цаг авдаг тул та бүхэн хүсэх юм бол tools гэдэг рүү ороод preferences гэдэг хэсэг рүү хамтаа ороод use custom autofit preferences гэдэг хэсгээр та бүхэн эхний хэсгээр болохоор resize shape to fit text гэд окей гэж дарснараа энэ маань тэр чигтээ бүх слайдууд маань идэвхжээд инхүү адилхан болно гэсэн үг байгаа. Tips and trick 6 хэрхэн paint format-ыг ашиглах талаар та бүхэндээ харуулъя. Жишээлбэл өмнөх хэдүүлээ текстүүдтэйгээ яг адилхан болгоё гэж бодъё. За энэ хэсгийг хэдүүлээ итгэжүүлээд дээдлийн paint format гэдгийг дараад буцаад хэдүүлээ Minecraft-ийн хэсэг рүү ороод энэ зүйлийг итгэжүүлснээрээ яг адилхан фонт, яг адилхан өнгөтэй болж хувирдаг байгаа. Ингэснээрээ та бүх слайдуудаа адилхан фонттай, адилхан хэмжээтэй байлгахад бас танд тусалдаг. Tips and trick 7 дахь хэрхэн та бүхэн видео бичлэг Google Slide дээр оруулж илдэг талаар та бүхэндээ харуулъя. Яг одоо энэ дэлгэцэн дээр харж байгаачлан. За юуны дөрөнд та бүхэн харж байгаа энэхүү дэлгэц маань болохоор transparent image гэдэг зүйл байгаа. Энэ маань яг ямар учиртай вэ гэхээр та бичлэг тавингууд энэ маань яг телевизээр дотор байгаа юм шиг орж байгаа. Тэгэхгүй та энгийн зургийг аваад тавих юм бол дэлгэц маань бичлэгийн дээр харагдах байгаа. Тэгэхээр transparent буюу дээр нь бичлэг тавьж болдог, эсвэл нэмэлт зураг тавьж болдог зургуудыг хэрхэн яаж та оруулдаг вэ гэхлээр insert дээр ороод image, search the web гэдэг хэсэг рүү та бүхэн орно. Энэ дээрээ хамтдаа transparent image TV гэдгийг хэдүүлээ хамтдаа хайв. Эдгээр бүх одоо телевизүүдийг та алийг сонгож бол та хүсэх юм бол энийгээ татаж аваад өөрийнхөө слайдлаа оруулснараа энэ зураг маань орчих байгаа. Эхний үйлдэлээ хийснийхаа дараад нь хэдүүлээ хамтдаа бичлэгээ оруулах хэрэгтэй байгаа. За ингийн тул хэдүүлээ хамтдаа insert руу муу адилхан ороод video гэдэг хэсэг рүү хэдүүлээ орно. Video дээр та бүхэнд хайх аль эсвэл URL link эсвэл Google Drive-наас оруулах гэсэн хэсэг байгаа. Хэдүүлээ энэ дэр хамтдаа хэрхэн гэд манай сувгийн нэрийг бичих юм бол бичлэгнүүд маань YouTube-ээс бол ингээд гараад ирнэ. Гэхдээ энэ донд миний яг сонгомоор байгаа бичлэг байхгүй байгаа тул хэдүүлээ хамт YouTube руу ороод манай videos руу хэдүүлээ хамтдаа ороод энэ дундаасаа яг миний авмаар байгаа Minecraft гэсэн энэхүү бичлэгийг хэдүүлээ хамтдаа сонгоод дээд талын URL гэдэг хэсгийг хэдүүлээ copy-дод Ctrl+C юм уу Command+C та бүхэн дараад by URL гэдэг хэсгээр хэдүүл хамтаа Ctrl+V, Command+V-г дараад энэхүү бичлэг маань орох байгаа. Тэгээ хэдүүлээ select гэж аваад бичлэг маань орох байгаа. За энэхүү бичлэгээ хэдүүлээ энэ телевизэртэй тааруулах байгаа. Тэгэхээр янзлаа оруулсны дараад нь энэ маань яг телевизэр дотор байгаа юм шиг presentation тавингууд бичлэг маань дарангууд явагдах байгаа. Энэ байдлаар та бүхэн хүссэн бичлэгээ оруулах боломж та бүхэнд байгаа. Tips and trick 8 hyperlink-ийг маш олон янзаар Google Slide дээр ашиглаж болдог байгаа. Та бүхэнд энэ слайд дээр хоёр төрлийг та бүхэнд харуулах гэсэн юм. Текстэн дээр байгаа үгийг төвчүүлээд дээдлийн insert гэдэг хэсэг рүү хэдүүлээ ороод link гэдэг рүү дарснараа та бүхэн анзаарах юм бол хайнгууд шууд энэ үгээр маань AI системээр хаана энэ үг орсон гэдэг слайдуудыг та бүхэнд гаргаад ирж байгаа муу адилхан аль хэзээний вебсайтыг та бүхэнд гаргаад ирж байгаа. Хэрвээ та хүсэх юм бол энийгээ шууд вебсайтыг оруулаад hyperlink маань итгэжүүлээд сурагч нар маань хэрвээ энэ вебсайт руу ормоор байгаа бол дараад энэхүү цэнгэр хэсэг дээр дарснараа code.org руу орох боломжийг та бүхэн өгч байгаа. Ингэснээр маш их цагийг хэмнэдэг байгаа. Tips and trick 9 дэх буюу animation та бүхэнд харуулъя. Яг одоо би энэхүү слайдыг presentation хийгээд space-д дарангууд хоёр талаас энэхүү icon-ууд маань гараад ирж байгаа. Энэ зүйлийг та бүхэн хийхийн тулд тухайн яг хөдөлгмөр байгаа зүйлийг та бүхэн итгэжүүлээд маусныхаа баруун гартлыг дараад animate гэдэг хэсгээр та бүхэн дарна. Энэхүү зүйл дээр аль хэзээ би хийсэн болохоор та бүхэнд харагдаж байна. Таныг оронгууд хамгийн түрүүний энэ хэсэг гарч ирнэ. За энэ хэсгийгээ та сонгохдоо доошо дараад сонголтуудыг хийх боломжтой байгаа. За энэ маань болохоор зүүн гар талаас орж ирэх on click буюу ямар нэгэн туршлага төр дарангууд энэ маань гарч ирэх. За дараагийнх нь болохоор та хэр хурдтай орж ирэх вэ гэдгийг сонгодог байгаа. Энэхүү fly in from left гэдэг хэсгээр бол янз бүрийн сонголтуудыг та бүхэн хийж болно. За магадгүй энэ донд та хэрэггүй байгаагаа доош нь дараад хогийн сав дээр дараад устгах боломжтой. Мөн хэрэг тоглоулмаар байгаа бол play гэдгийг дараад enter дарснараа та энэ ч улбар шар өнгийг харж байвал аль аль нь явж байгаа гэдгийг танд хажуу талд нь гаргадаг байгаа. Хэрвээ та хүсэх юм бол энийг stop гэд зогсоож болно. Tips and trick 10 дахь хэрхэн
Oreo оруулж болох вэ? Шууд энэ дээр дараад таны хоолоогоор бичсэн мэдээллүүдийг авах боломжтой байгаа. За ингийн тулд хамгийн түрүүнд хэдүүлээ хоолоогоо бичих хэрэгтэй. Тэхийн тулд та заавал микрофонтой байх шаардлагагүй, утаснасаа бичиж болно. Тэгээд drive руугаа оруулж болно. Гэхдээ вебсайтаар та хэзээний бичээд өөрийнхөө компьютер руу татаад тэрийгэ drive руу оруулж болохыг та бүхэнд би харуулъя. Ингийн тулд та бүхэн vocaro.com гэдэг хэсэг рүү ороод энэхүү улаан майкны хэсгээр та бүхэн дараад микрофоно боломжийн хоолой бичиж болно гэдэг дээр allow гэж та бүхэн хэлмээр байгаа зүйлээ энэ дээр бичих хоорондоо зогсоож болно. Аль эсвэл энийг үргэлжлүүлээд улаан том төвчлөр дээр дараад дуусгаж болно. Энийг хийсний дараад нь та save and share гэж аль эсвэл сонголт байгаа. Эсвэл upload буюу энэхүү дээдлийн хэсгээр та бүхэн дараад компьютер дээр татаж авна. Яг одоо та бүхэн миний downloads дотор энэхүү бичсэн хоолойг та бүхэн харж байна. За энэ зүйлээ хэдүүлээ компьютер дээр татаж авсныхаа дараад нь тэгээд энэ маань зогсож байхгүй хамтдаа хэдүүлээ. Google Drive-ла та бүхэн орсныхаа дараад нь саяны татсан энэхүү voice-ыг Drive руугаа оруулах байгаа. За яагаад энэ зүйлийг хэдүүлээ хийж байгаа гэхээр слайд руу буцаад очие. Слайд дээр хэдүүлээ дараад мөн адилхан insert гэдэг рүү хэдүүлээ ороод Oreo гэдэг рүү орно. За энд маань таны нөгөө Drive руу оруулсан хоолой маань шууд гараад ирнэ. За энэ зүйлээ хэдүүлээ хамтдаа итгэжүүлээд select гэдэг цэнхэр төвчлөр дээр дарна. Энийг сонгосны дараад нь танд баруун гар талд илүү их тохиргоонуудыг танд гаргаж ирэх байгаа. Эхнийх нь болохоор on click буюу таныг төвчлөр даасны дараа энэ хүүд зүйл уншигдана. Заримдаа хүмүүс төр хүмүүсийг хүлээж авах хоорондоо өөрсдийнхөө дуртай дуугаа оруулах дуртай байдаг. Тэгэхээр энийг automatically гэдэг хэсгээр та бүхэнд оруулж болно. За дараагийн хэсэг болохоор хэр чанга хүмүүс сонсогдмоор байгаа гэдгийг та бүхэн сонгож болно. Мартаж болохгүй нэг зүйл маань гэх юм бол stop on slide change гэдэг хэсгийг та бүхэн сонгохгүй бол нөгөө явагдаж байгаа дуу маань явсан хэвээрээ байх болохоор та бүхэн энийг зайлшгүй чагт гэж дараад тохиргоогоо тохируулаарай гэж хэлмээр байна. Энэ зүйлээ мөн итгэжүүлээд та бүхэн хаана тавьмаар байна тэр газартаа аваачаад энэ зүйлийг хүмүүс маань сонсох боломжтой байдаг байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн 10 tips and trick-ийг Google Slides дээр ашиглан цагаа хэмнэж олдог талаар та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт хамаалж чөлөөтэй манай YouTube сувгийн дараа та бүхэн асуугаараа тэгээд хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тарааж giveaway-д итгэвтэй оролцоорой. Дараагийн 7 хоног хүртэл түр баяртай.